Өнөөдрөөс яг 73 жилийн өмнөх энэ өдөр тухайн үеийн Пакистан, одоогийн Бангладешийн нутагт нэгэн харамсалтай үйл явдал болжээ. Пакистаны засгийн газар урду хэлийг цорын ганц албан ёсны хэл болгон зарлаж, харин түүний эсрэг бенгал хэлээр ярьдаг оюутнууд болон итэвхтнүүд босож их хэлээ хамгаалахаар тэмцсэн байна. Дакагийн их сургууль болон хэд хэдэн газраас эсэргүүцлийн жагсаал ширвэснээр цагдаа нар 50 жагсагчид руу гал нээж олон энгийн иргэд амиа алджээ. Энэхүү түүхэн тэмцэл нь цаашид олон жил үргэлжилж үр дүнд нь бенгал хэлийг Пакистаны албан ёсны хэлүүдийн нэг болгон баталсан төдийгүй тухайн бүс нутгийн соёл, улс төрийн байдал чухал хувь нэмэр оруулж цаашлаад 1971 онд Бангладеш улс тусгаар тогтноход онцгой хувь нэмэр оруулсан юм. Их хэллээ аварч хамгаалахын төлөө тэмцэгчдийн дурсгалыг хүндэтгэн Бангладешчууд энэ өдрийг их хэлний өдөр болгон тэмдэглэдэг болж улмаар 1999 онд Нэгдсэн үндэсний байгууллагаас жил бүрийн 2 дугаар сарын 21-ний өдрийг олон улсын их хэлний өдөр болгон зарлаж их хэлээ хамгаалах, дэлхийн хэл соёлын олон янз байдлыг дэмжих, соёлын үеийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2000 оноос хойш албан ёсоор тэмдэглэж эхэлсэн байна. Тэгвэл энэ чухал өдөр би нэг чухал асуултанд хариулъя. Яг яагаад бид монгол хичээл сурах хэрэгтэй вэ? Монгол хэл халах, ойрд, бурайд, өрлөгч гэсэн дөрвөн том аялгаутай бөгөөд цааш салаалаад олон төрлийн нутгийн аялгаанууд бий. Ингээд харахад манай хэл маш олон өнгө аяс, дуудлага, аялгаугаар баялаг хэл. Дуу хөгжмийг олон төрлийн их шиг ноотгүйгээр төсөөлшгүйтэй адилхан хэлийг ч мөн олон төрлийн нутгийн аялгаугаар төсөөлшгүй. Кирилл бичгийг 20 дугаар зууны эхний хагаст ялангуяа бүгд найрамдах Монгол ард улсын үед зөвхөн халах аялгаунд суурилж боловсруулсан учраас хэлний бусад 3 гол аялгау болон тэдгээрийн доторх нарийн салбар аялгауны онцлогийг илэрхийлж бичгэд учир дутагдaltaй. Жишээлбэл халахаас бусад аялгаунд байгаа зарим нэг авиа зүүн ялгаа Кирилл бичигт алдагдах тохиолдол байдаг. Харин монгол бичиг нь аль нэг төв аялгаунд түшиглээгүй уламжлалт хэл бичгийн тогтолцооны үүднээс хөгжиж ирсэн учраас альва их шиг дуудлага нэмж хасаж өөрчлөхөд илүү уян хатан байдаг гэж хэл шинжээчид тайлбарладаг. Монгол бичигт энэ үгийг тос эсвэл дос гэж хоёр янзаар бичих боломжтой бол зөвхөн халах аялгаунд тулгуурладаг Кирилл бичигт бол тэгж олон янзаар бичих ямар ч боломжгүй. Тэгэхээр хүн болгон өөр аялгаугаар ярилцж исэн ч гэсэн монгол бичгээр ижил язгуур бүтцийг хэрэглээд хоорондоо ойлголцож чадна гэсэн үг. Дэлхий дээр 10 гаруй сая монгол хөгсаатан амьдардгаас 6-аас 7 сая орчим нь монгол хэлээр ярилцж байна гэсэн алтан бус тоо өгдөг. Мэдээж зарим бус нутагт монгол бичгийн сургалт хэрэглээний асуудал эрх зүйн болон бодлогын сорилттой тулгарч байгааг үүсэх аргагүй. Гэхдээ бид үндэсний босоо бичгийн албан ёсны хэрэглээ нэвтрүүлж чадвал дэлхийн өнцөг булан бүрт байгаа монгол хөгсаатнуудтайгаа бичиг үсгийн хувьд харилцан ойлголцох, соёлын залгамж холбоогоо бэхжүүлэх боломж нэмэгдэнэ. Тэгвэл яг яагаад 1941 онд бид монгол бичгээс Кирилл бичиг рүү шилжье гэсэн шийдвэр гарсан бэ гэдгийг хараад үзвэл хэвлэх технологийн тал дээр бэрхшээлтэй. Тухайн үеийн хувьсгал ном зохиол бүгд орос хэл дээр байна. Үндэсний боловсон хүчин гол төлөв зүйл толгойд улсад бэлтгэж байна гэсэн шалтгаан хэлсэн байдаг. Энэ нь шалтгаан уу эсвэл шалтгагүй гэдэг нь асуултын тэмдэг. Тухайн үеийн улс төр нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалan бид монгол бичгээс Кирилл бичиг рүү шилжсэн ч гэлээ. Уран зохиол, эртний бичээс өшөө дурсгал зэрэг эдгээр зүйлсүүд бидэнд монгол бичгээр өвлөгдөн ирсэн байдаг. Тиймээс монгол бичигт суралцах нь зөвхөн бичиг үсгийн системийг эзэмших бус, үүнтэй зэрэгцэн түүх, соёл, уламжлалаа илүү гүнзгий мэдэж, түүхэн сурвалж ном судруудыг их хэл дээр нь уншиж танин мэдэх боломжтой. Монгол бичгийг сэргээх ажилд үл огт явагдахгүй байна уу гэвэл бас үгүй. 1995 оноос эхлээд 3 удаагийн үндэсний хөтөлбөр хэрэгжснээс эхний хөтөлбөрөөр бид монгол бичгийг боловсролын салбарт иргэн нэвтрүүлсэн бол 2008 онд монгол бичгийг бодит хэрэглээ болгох, төрийн албан баримт бичгийг хос бичигт шилжүүлэх бэлтгэл хангах зорилготой 2 дахь хөтөлбөр хэрэгжсэн. Харин 2015 онд монгол хэлний тухай хууль батлагдаж 2020 онд 3 дахь хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр тус хуулийн дагуу энэ оны 1-р сарын 1-ээс эхлэн төрийн албан баримт бичгийг хос бичгээр хөтөлж эхэлсэн. Одоогийн нөхцөл байдлын хувьд бол 200 мянган төрлийн албаагч байгаагаас ердөө 33% нь л яг багаасаа монгол бичиг үзэж исэн учраас мэдлэгээ баттгахад хангалттай. Харин үлдсэн хувь нь бол шинээр сурах, дасгалжих шаардлагатай байгаа. Хэдий монгол хичээг 1990-ад оноос хойш Unicode-ийн системд багтсан хэдий ч
төрийн албанд яг албан ёсны фонтыг нэвтрүүлэх, системийг жигдрүүлэх ажил хараахан дуусаагүй байгаа учраас одоогийн байдлаар хувийн хвшлийн кимо зэрэг хөрвүүлэгч програмуудыг ашиглаж эдгээр програмуудаас шууд хамааралтай байгаа нь Монгол хичээл зэргийг үндсэн зорилгоо алдах эрсдэлтэй юм болов уу гэж харж байна. Тэгэхээр аль хэдийн 80 гаруй жил ашигласан байгаа кирилл бичгээ шууд хална гэдэг мэдээж хэцүү. Гэхдээ 800 орчим жилийн түүхтэй монгол бичгээ эргэн суралцах нь дэлхийд даяар тарсан байгаа монголчуудтайгаа хэл соёлоороо холбогдох нэг гарц байж магадгүй юм. Тэгэхээр иргэн бүр дор бүрний хичээж иргэний нийгмийн хүчийг нэгтгэж чадвал их хэлээ улам бүр түгээн дэлгэрүүлэх шин давалгааг нийт монгол үндэстнүүд маань ч гэсэн эхлүүлэх нь гарцаагүй.